Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 96 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэлтэнд Панда байна. Be the change you want to see in the world. Mahatma Gandhi. За өнөөдөр маань персептик хийсэн хүн маань бид бүхний сайн мэддэг Mahatma Gandhi гэдэг хүн байна. Уул нь нөгөө нэрийг нь бол хүн болгон сонсч ирсэн. Манай Улаанбаатар хотод ч гэсэн Mahatma Gandhi-гийн гудамж гээд хөшөө бүхий гудамж бас байдаг. Гэхдээ яг энэ хүн маань ямар хүн бэ гээд одоо тэр хүнийхээ түүхийг хэдүүлээ жоохон сонирхоод үзье. За тэрээр жинхэнэ нэр нь Mohandas Karamchand Gandhi гэдэг нэртэй байна. Mahatma Gandhi нь болохоор энэ нутгийн хуульч колоничлын эсрэг үндсэрхэг үзэлтэн улс төрийн зүтгэлтэн байсан хүн юм байна. Тэрээр энэтхэг улсыг Британий засаглаас чөлөөлөх тэмцлийг хүчирхийлэлгүй эсэргүүцэх арга замаар удирдсан юм байна. Тэгээ энэтхэгчүүд түүнийг үндэстний эцэг хэмээн хүндэтгэн нэрлэдэг бөгөөд түүний хүчирхийлэлгүй тэмцлийн гүн ухаан нь дэлхийн иргэний эрхийн хөдөлгөөнүүдэд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн байт юм байна. За түүний хувьд одоо баримталдаг гэдэг юм уу үндсэн гүн ухааны талаар ярилцах юм бол үнний хүч буюу үнэнч байх гэсэн утгатай Сатьяграха гэдэг гүн ухааны одоо юу гэмдэ чиглэл гэх юм. Энэ нь болохоор дарангуйллыг иргэний үл дуулууртай байдлаар тайван замаар эсэргүүцэх арга юм байна. Үн дээрээс нь альва амьд амьтанд хор хөнөөл учруулахгүй хүчирхийлэх хэрэглэхгүй байх хатуу зарчим буюу ахимса гэдэг энэ зарчим. Энэ болохоор ёс зүйн одоо нөгөө Mahatma Gandhi-ийн хувьд болохоор түүний ёс зүйн тулгуур нь байсан юм байна гэж үздэг юм байна. За амьдралын гол үе шатуудыг ингээд дурдаад үзэх юм бол залуу нас 1869 оны 10 сарын 2-нд энэтхэгийн Фор Бандер хотод төрсөн. Тэрээр Лондонгийн их сургуулийн коллежид хуулийн чиглэлээр суралцсан юм байна. За тэгээд Өмнөд Африкт 21 жил амьдрахдаа энэтхэг цагаачдын эсрэг арьс өнгөөр ялхуурлан гадуурх үзлийн эсрэг тэмцсэн юм байна. За тэгээд энэтхэгт буцаж очоод 1915 онд энэтхэгт очоод энэтхэгийн үндэсний конгрессыг удирдах Британий эсрэг масс хамарсан бойкоттыг зохион байгуулан энэтхэгийн тусгаар тогтнолыг олж авсан юм байна. За тэгэхээр түүний хувьд болохоор одоо хэлсэн персептийн дагуу үнэхээр амьдрч чадсан хүн болов гэж асуудж байна л та. Дэлхийн ертөнцийн өөрийн харахыг хүссэн, өөрийгөө оруулахыг хүссэн өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлээ гэх. Тэгээд өөрчлөлт гэдэг маань ер нь бол ингээд бид нар толгойн дотроо бодоод за би үнэхээр бол өөрчлөгдмөр л байхын гэхдээ ерөөсө болохгүй байхын гэж бодоод тэр маань амьдралд бид нарт ямар нэгэн байдлаар өөрчлөлт ирэхгүй. Харин эсэргээрээ яах ёстой вэ гэхээр өөрчлөлт гэдэг нь ер нь бол үйл хөдлөл нөгөө нэг акшн буюу бид нарын үйлдэл хамгийн чухал байдаг. Тэгээд нөгөө тэр үйлдэлийг хийхэд болохоор мэдээж нөгөө нэг нэлээх дотоод эсэргүүцэл гэх юм уу те өөрийнхөө тухтай бүсээс ингээ гарах тийм сэтгэлийн хүч тэгээд тэрийг ингээ даван туулах юм маш их зүйл бид нарын одоо нөгөө хүчин чармайлт хэрэгтэй болно. Гэхдээ нэгэнд яг ингээд өөрчлөлт маань эхлээд алгасан тохиолдлын чинь ер нь бол хамгийн нөгөө юмд тэгдэг хамгийн ихний алхам ер нь хамгийн хэцүү байдаг. Тэгээд эхний алхмаас цааших алхам бол ер нь эхний алхмаа хийж гэнэ гэх юм бол чи өөрийнхөө хийх гэж байгаа зүйлийнхаа 50% гүйцэтгэжлээ гэж үзэж болно гэдэг штеп. Тийм болохоор хэдүүлээ өнөөдрийнхөө одоо энэ дугаарыг Mahatma Gandhi
өөрийнхөө хэлсэнчлэлээр ерөөсөө ярьж чадахгүй байна. За хэлснээр бусдын өөрийнхөө эргэн тойронд хүсэж байгаа өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлцгээе гэд дуусгая. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.